Нэг л авдаг болсон. Нэг миктэй арай. Нэг л яасан. Хаа. За өнөөдөр ингээд дэлхийн аялалдаа гарах гэж байна. Тэгээ бид хоёр нь гараа явж гин. гараад явж байна. За тэгээд одоо анхны сэтгэлээ сонсноо. Надаас суугаад байгаа. Амар шүү дээ. Аваа айцлаа. Тэр хөдөлгөөнд амьдсан юм шиг. Тэнцвэрээ олно. Жонглоор чи явах ч юм болоод байгаа юм шиг. Сая зам дондаа ээжсэн цайг гэдлээ шүү дээ. Тий. Аа зүгээр тэр ширээндээ суугаад тэгээ богоо дотор хоол идэх явахтай л. Тэг хоол хоолой дээр сайн хойтлоо зэгцэлчтэй. Өглөө телевизээр яг зэгцэлж авч байгаа даа тий. Хайрч. Яах вэ байгаа сайш тий. Байгаагаар сайх юм да. За ингээд төсөө хүлээсэн олон жил хүлээсэн аялалдаа ингээд гэр бүлээрээ гараа авч ин хоёр хүү маань тэнд хөөрхөн тоглоод байж ин их зугаатай байна. Өнөөдөр их гоё өдөр ингээд төөвөд таалагдж байна. Тэгээд одоо маш олон хүмүүстэй танилцсан, маш олон адал явдлыг туулна гэж бодохоор их гоё догдолж байна. Одоо энд хаана явж байна арай? Дөгөө 61-ийн гарам явж сая талбай дээрээс манай автод маань дахтамхан телевизийн хамаатан садан гэдэг хүмүүс маань гаргаж өглөө маш гоё бэлэг өгсөн, маш их талархлаа. Тэгээд бүх бэлэг өгсөн хүмүүстэй болоод дэмжиж байгаа бидний гэр бүлийг бас юм гоё аялалд маань хамтдаа байгаа хүмүүстэй маш их талархлаа. Тэгэл догдолж шүү би замаа харуулъя да. Нарыг ийм сайхан зам 61-ийн гармаар гараад явсан чинь. Яа энэ кууж болооч байна. Сэтгэл их догдолж байна, айж байна. Бас нэг маш их хариуцлага юм шиг бас санагдаж байна. За тэгээд энэ аяллаа эхлэх хэсэг маань ийм сайхан хэлж байна да. Тэгээд өргөжлүүлээд одоо бид дахин сэлэнгээр дамжаад цаашаа Орос руу гарах төлөвтэй явжаад хилдээд бас хурдан гарчаасаа гэж залбираад явж байна да. Хүүхдүүд бид хойно тоглоод унтаад сая бид хадмаж хийж өгсөн хоолыг идчихээ заа. Тэгээд бас сэтгэл санаа бас сонирн болж шүү те. Хүмүүс гаргаж өгсөн чинь. Тий. Чих яаж юм? Гоо япа. Тоглол бол их байсан чинь. Өнөөдөр бол нэлээд айцтай л байсан шүү дээ. Чадхолоо гэсэн юм айцтай л. 40 ус шүү дээ 40. Эхний одоо идэвхтэй тойрох хоорондын парт нэг хэсэг нь 40 ус байгаа. Тэгээд 40 усад бид хоёр 40 контент аяллаа нэвтрүүлэг хийх зорилготойгоор бас явж байгаа. Тэгээд тэр одоо гэр бүлийн аяллаа зорилго бас манай амгалан дүүрнүү дуу маань сонсогдож байна уу? Системтэй амьдрал, хэрхэн зэгцтэй амьдрах тухай хэрэгтэй зүйл авдаг тухай. Тэгээ өнөөдөр яг шинэ гэр бүл болж байгаа юм шиг санагдаж байна. Хойно ингээ бүх юм маань шинэ. Тэгээд аяа санагаа хүртэл байранд тавиагүй хов сунраач гэсэн зэгцлээл ингээд байж байгаа. Өчтөр Монгол хүн чинь явахаараа үлдсэн гэрээ өөрөө зэгцэлдэг тийм өчтөрчөнгөө гэрээ зэгцлээд нэлээ орой болсон. Тэг өнөөдөр шинэ гэрээ зэгцлэн замдаа зогсож байгаа сайхан шинэ гэрээ зэгцлээд явлаа. Тэгээд надад бол энэ аяллаа хамгийн гоё хэсэг нь дадал зуршил бүтээж байгаа хэсэг нь гоё байна. Гэр бүлэрээ хамтдаа эрүүл дадал зуршилтай. Тэгээд хамгийн гол нь энэ метр квадрат дотор байгаа хүн болгон гоё эрүүл харилцаатай тийм байх. Тэгэл гэрээсээ гарахтаа за одоо энэ машин буруу тал үйлчлэхгүй шүү. Энэ машинд стресс байхгүй шүү гэдэг нэг нэгэндээ сануулаад мэдээж бид нар нөгөө айж өгч байгаа тийм үргэлжтэй нэгийг яаж одоо сэтгэл санаагаар дэмжих вэ тийм юм болгон заримдаа төлөвснөөс өөрөөр болдог штэ тийм тэр үед яаж хурдан хугацаанд шийдвэр гаргаж сурах вэ? Хурдан хугацаанд бэрхшээлийг гэр бүлээрээ хэрхэн давах вэ гэдэг зүйлээ л хуваалцъя гэж бодож байна. Тэгээд контентероо дамжуулан системтэй амьдралыг хүмүүс гэртээ эргээ бодоход хоёр энэ аялалдаа гарахдаа байшингаа аваад гарсангүй. Тэгээд насаараа сурсан дипломоо бас аваад гарсангүй. Тэгээд хамгийн үнцэнтэй зүйл бол гэр бүл тэгээд мөрөөдөл хоёроо тэгээд гарч байгаад үнэхээр их баярлалаа. Тэгээд манай хүн чинь надтай намайг одоо анх найрахтаа дэлхийг тойруулна гэж найрсан. Одоо Wi-Fi маань жоохон орж хараад байна уу юу? Дэлхийг тойруулна гэж анх найрсан одоо амлалтандаа ингээ хурж ин даа. Тэгээд хийсэн амдаа хүрдэх одоо үнэхээр бахархдаг шүү. Маш их баярлалаа. Анх найрсан үеэс санаж байна уу? Аюу. За санаж шүү.
Ямар хүн байсан болоо? Дэлхийг давж хэлжсэн. Тэгээд одоо ямарсан тэгээд гараа явж байна. Аха. Тэгээд бид таамт дөрчөө улсаар хамтаа илээдэлээ. Аха. Ус үндэсний соёл сайн зүйлийг хэлээ. Үзэх юу гэдэг. Аха. Надад бол тэр улсын гоё соёл хүү хариудаа хүүхэ болон аяаха. Хөргөчнөө хаалга хаач хүнэг үү? Лайв дээр шалтгаан хорж болохгүй шүү. Эсэж үжигтэй байгаа. Устаа байгаа. Хүчин угсаа. За баярлалаа. Хөргөчн бас яаж байна. Энэ өдөр хөргөчнөө хаалга төгөөс хоолой олчихсон. Please нага. Наа маань нэг мөлхөцөлөхөд явж байгаа. Шалтгаан байгаа болохоор бас оруулах байна. Над хоёрын хувьд болохоор яг улс үндэснээс үг харуулах гэдэг байгаа гэхээр хөгжиж байгаа соёл тэгээд гэр бүлийн харилцаа яг энэ улс хөгжөөд байгаа гоё соёлтой байгаа тэгээд тэрний цаана яг хүний ямар мөн чанар үйлчлээд идэв те тэрийг дадал зуршлаас нь суралцах юм хүсэлтэй байгаа. Дээрээс нь бас хоёр нэвтрүүлэг бол хийж үзэж байгаагүй влог хийх зөндөө одоо орж ирсэн контентууд бас хийж үзэж байсан. Тийм байгаа болохоор ингээд ТВ-с телевизээр манай гэр бүлийн аяллаа нэвтрүүлэг авах болно. Тэгээд бид яг энэ амьдралын хэм маягаас суралцж байгаа дижитал номоос амьдралын хэм маягаа бас хуваалцаад явна. Бид хэд бүх одоо санхүүгээ өөртөө шийдээд явж байгаа гэр бүл учраас одоо тэгээс нэглээд яг системтэй амьдраад бүтээд явж байгаа яг зөвхөн бор зүрхээр явж байгаа гэр бүл. Тэгээд яг мөрөөдлийнхөө төлөө маш хүчтэй гэр бүлээр нэгдээд нэг хэм одоо эргээ ботсон байхгүй юу хүүхдүүдтэйгээ уулзахдаа хүүхдүүдтэй би ингээл мөрөөдлөлтөд хүрээрээ гэж хэлчихэл гэртээ суудаг гэж байхыг хүсээгүй. Өөрөө мөрөөдлөлтөд хүрээд аав ээж хоёр ингээд гоё мөрөөдлөлтөд хүрээд тэгээд хүүхдүүдтэй үлгэрлэхийг зорьсон. Тэгээд дээрэс нь нэг ямыг анхаарал өгөх хүмүүс ингээд маш олон хүмүүс асуугаад байгаа. Тэгвэл бага насны хүүхдтэйгээ яаж ингэж дэлхийд тойрох аялалд ямар зоригтой юм бэ гэдэг асуултыг сая телевиз хүртэл асуужсан хүмүүс асуужсан. Тэгээд тэр хариулт нь болохоор хүн өөрийгөө алдах шиг мөрөөдлөө алдах шиг эрсдэл бол байдаггүй. Харин бусад эрсдэл бол хажууд нь өчүүх юм аа. Тийм учраас бид нар тав тухтай бүсээсээ гарч байгаа өсөлтийн эрсдлийг туулаад гарч байгаа. Учраас тэр бол харин хөгжилтэй тэгээд бас гэр бүлээр яг нэг зорилгынхаа үүднээс хараад хүүхдүүдээ ч гэсэн багаас нь яг 4 жил ингээд бэлдсэн байгаа болохоор тэрэн дээр санаа зовхгүй байна. Харин хүн мөрөөдлөө алдаад өөрийнхөө амьдралын зорилгыг алдаад өөрийгөө алдсан байх. Тэгээд тав тухтай бүстэй нэг юм амьдралаар амьдрах нь харин хамгийн том эрсдэл санагдаад идэг.